511-ийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэгцэд учирсан гим хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсвэл нас барсан хүний нас хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж наривчлан зохицуулсан. Энэ мэтээр сэтгэл санааны хохиролтой холбогдох эрх зүйн орчин боловсронгуй болж байгаа ч илүү сайжруулах шаардлага бий гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн 20 жил ер нь энэ сэтгэл санааны хохирол хүний сэтгцэд учирсан гим хорийн асуудлыг ямар нэгэн байдлаар хэмжиж хохирлыг бодиттой тооцдог энэ аргачлалыг тогтоох оролдлогуудыг бол хийж ирсэн. За ингээд энийг бол 2023 оноос хойш бол ямар ч байсан эхлүүлж чадсан нь бол маш том дэвшил байгаа. Цаашид бол энэ шүүхийн практик болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох ийм шаардлага бол байгаа. Улсын дэд шүүхийн баталсан гэмтэргийн улмаас учирсан хохирлыг тооцох аргачлалд бас өөрчлөлт оруулах асуудлыг бол хэлсэн. За мөн хууль санаачлагчид энэ шүүх шинжилгээний тухай хууль, иргэний хуулийн холбогдсон залтуудыг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр өнөөдрийн хэлэлцүүлэгт үндэслэж бас тодорхой саналуудыг хүргэлнэ гэж ингэж харж байна. Иргэний хуулийн 511-ийн 4 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэгцэд учирсан гим хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэгцэд учирсан гим хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасан байдаг. Амийн алдаагүй ч сэтгэл санаагаар хохирсон иргэдийн сэтгцийн эмгэгийг манай улс 5 зэрэглэлд ангилж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 149 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоон олгож байна. Харин бусад улсад яаж тооцдгийг танилцуулахаар хэлэлцүүлэгт Япон улсын судлаач захимаар Америк нэгдсэн улсын 2 шүүгч биеэр оролцлоо. За энэ хэлэлцүүлэг цаг үе болсон сайн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн оролцогчид асуудлуудаа нэг нүгүү ярилцаж өөрсдийн шийдлийг санал болгосон. Ихэвчлэн хохирогчийн хохирлыг гаргуулах сан, хохирлыг шуурхай барагдуулах процессын талаар хэлэлцлээ. Хохирогчийн хохирлыг төлөвлөдөг сан байгуулах юм бол эрүүгийн хэргийг иргэний хэрэгээс тусдан шийдээд явах боломж бүрдэх юм а. Ер нь бол сэтгцэд зөрчилсөн хохирлыг шийдвэрлэхэд нэг хэм хэмжээ, нэг шалгуур тогтоож өгөх нь их ач холбогдолтой гэж тооцдог. Миний хувьд зөвлөхөд тодорхой ойлгомжтой шалгуурыг бий болгох ёстой гэж хэлмээр байна. Хэлэлцүүлэгт Монгол улсын их хурл, хууль зүйн дотоод хэргийн яам, шүүхийн ерөнхий зөвлөл, улсын ерөнхий прокурорын газар, шүүх шинжилгээний ерөнхий газар, анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Монголын хуульчдын холбоо, хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Америк нэгдсэн улсын Спурлок сан, нээлттэй нийгэм форум, Ханс Зайдлын сан, оюуны инновац төрийн бас байгууллага, Монгол улсын их сургуулийн, хууль зүйн сургуулийн, Японы эрх зүйн төв болон бусад ихтэй сургуулийн эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.